Дэлхийн монголчуудын англи радио 88.3 хөтөлбөрн дээр Сүхбаатар болон сонсож буй эрхэм сонсч үзэж таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцгааг сураатаагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэж танд шоу төрдөг. Өнөөдөр 2023 оны 3 дугаар сарын 23-ны пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг инхүү эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ анжгаа мига хааш нариулагч Робинер айлж байна. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар нэг өдөр нэг маск арьс арчилгааны майлцын арьс арчилгааны маск за мөн сэтгэлэн шингэн сураатаагаар Trust Red компани хамтдаа нарийн хям хамтран айлж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань архичин болчихвол яана гэдэг сэдвээр ярилцсан. Яана. За гоё сэдв биш. Ашиг байна хоёр бие рүүгээ харж идэг. За дөрүүлээ архич болсон заяа. Шигшээгийнхэн бүр батаараа заяа. Өглөө хідэн цагт хаан цуглах юм. Юу өмс гэрээсээ гарах юм. Гэрд байхгүй шүү дээ. Гэр байхгүй шүү дээ. Юу чи бас юу дээд зэрэглээ юм бэ? Хүү амар гоё ингээд гэртээ байгаад байдаг мөртлөө архич хүн байдаг шүү. Манай лавда дараханд манай дарахныхан чинь хөө би гэртээ шүү. Манай дарахныхан чинь үйлгээний төв дээр ингээд бүр өглөө хамгийн эрт цуглардаг заяа. Тэгээд нөгөө нэг яг ингээд бүр ингээд шигшээгийнхэн тий. Эдний 40 мянгатынхан бол тэр нөгөө нэг центр поинтын урдлын нэг юм нэг таксинаас солдор цуглардаг шүү дээ. Эдний 40 мянгатынхан бол гэхдээ зөвөн байхгүй. Гутал мутлаа досолж мосолц үсмэс гэлгаар аас юм цугларцгаана. Дөрөвдөө ядаж сэмбгэр аймаар шүү дээ. Би ингээд амар урт ингээд ийм бариун хар гутлаа өсөд дээрээс нь ингээд цагаан өнгөтэй туулаа өсөд байгаа. Чи садгалаад надад чинь ерөөс хамгийн ихний хүн дээрмж аваад зараад 3 жил архинаас өгчт юм байгаа үстэй. Чамаа би тэрийг чи өмсүүлэхгүй шууд туулаа арьсан шиг би чинь архиар сольчихно. Яана. Тэгээ штэ. Мөнгө олохгүй чи. Ямар ч үсний 3 жил бол чи юу архич гэдэг ойлголтоо мэдчихэв нөө. Гайгүй гой зутраа биш ингээ гой сэмгэр архитаж болохгүй мó. Ямар нэг байхгүйгээр. Тийм байхгүй. Та хоёр намайг хамгаалж болно штэ энэ хүнээс. Үгүй штэ. Хог юм бэ. Үгүй штэ. Бид гурав нийлж яагаад бүр санаа нийлээ чиний шүүби чинь. Хөө би бүр хоёр найз залуутай гамбаа дооё гэдэг. Дооё ч үүтэй. Дооё гэсэн нэг юу нэ. Манай тэр гамбаа дооёор чи манай доршных биш юм чи шууд жиш. Юу яриад манай гамбаа тэхгүй манай гамбаа хүн чанартай архи. За хөө эвдээ найртай ууцгай. За одоо ингэж эхний асуултанд хариул. Эхлээд тэхийн зогсоол гэдэг шиг зогсоолоо олъё. Хаа зогсох. Тэгэхээр одоо та баруун аймгаас ирнэ. Хашаах хотын төвөөс чи уртлаас би зүүн талаас ирэх учраас дундаа хий. Үгүй хэдүүлээ ингэж хөө. Зүгээр л энэ нөгөө нэг энэ ажлынхаа энэ хавьд бүгдээрээ амьдрдаг гэж тооцоог яваад. Энэ тэндээс цугларвал наач ч зүтгэхгүй. Манай сургуулийн урд дэжтэй нэг юм юу гэдгийг нэг юм саад байдгийг тэнд уулзъя. Дөрөвдөр дэдгүүр орё. Тэгэхээр өдөн зогсон хамаагүй батарахгүй. Хамгийн их донгод энэ сумагийнхаа өдөнд л уулзцаач. Сумагийнхаа өдөнд. Гээ, манай энэ аваар чинь олигдсон уу явж архины мөнгө өгөх юм явахгүй шүү. Өөдөө штэ. Айгу зөв байж. Юу сансрын түнэлт төр уулзъя. Би та нар зарчихгүй шиг байвал би бас зургийн аппараттайгаа байвал нэг хэдэн төгрөг олоод Сүхбаатарын бадар уулзъя. Таны зургийн аппарат ийм гэж юу вэ? Таны зургийн аппарат батараа 10 шил арих шүү. Тий. Тэр шил биш тэр чинь 10 нөгөө пач хайцаг. Үгүй зүгээр 10 шилд өгнө. Зүгээр 10 шидэл тавьчих. 10 шилд тавь. Аниусаас тэгэж хайцгаар нь бодит үнээр нь авдаг амтэг гэж байхгүй шүү. Яа би явъя. Би явчих. Гамбат аяараа. Шүүптэйгээ цугуу. Би шүүп болгочих гээд байгаа. Үгүй ингэчил та. Ингээд хэдэн өдөр архитгаа бодлоос хайцаг тэр 10 шилж бол нэг өдрөө дуусч юм зү. Манай юу гэжтэй тий. юу Гамтаа уус. хэдүүлээ бодлоо шүү дээ. Хэрвээ яг манай тэр нэг сүмрүүдийн хэмжээнд очих юм бол тийм гамнан мамн гэсэн сэтгэлгээ бол бүх орд байхгүй шүү. Тэгээ юу яа гэм шүү. Тэд нар чинь нэг ичааваас та нэг архины тал шил архиугаал тасарчт юм шүү. Тийм шүү дээ. Тэр чинь мэрэгжлийн болоод ирэхлээр чинь 100 угаал ерөнхийдөө сонир болно шүү дээ. Тэгэхээр тэр 10 шил архич чинь мангар олон хүн арих юм шүү. Гэтэ биднэрт бол гамнан гэсэн юм байхгүй. Яг тийм гарууд шүү дээ. Амар дөргөө байхгүй. Тэгэл нэг жоохон олон архитаа орж юм хав ойрынхныгаа миний найз нашир гэдэг. Бүгднгийн дуудаа нөгөө би энэ та гураас жоохон би холдно. Үгүй би та гуравтаа нийлээд архичин болсон шүү дээ. Миний амьдралыг бол та гураас би яштай тэгээ зүгээр өөрөөх ингээд бид дөрөв ингээд багаараа авч заяа. Би ингээд төсөөлөөрөө ярих уу. Хашаах бол нэрээ те
дор хаяж 2 сар Монголын бүх бараар ч юм уу ингээ явхад бол батаараа уур шүү нэрээ хааш. Оо манай хаашах нааш ял уухаад юм хүмүүс бол. Тэр бол Яхаа та бол аригч бол амарх юм байна. Одоо тэрийг бол хэдүүлээ орхицсан байгаа үстэй. Түүнээс тэрнгээрээ бол манус аппарат нэг хэрэг байхгүй шүү. Би хэрэг байхгүй. Тэрнийхээ ард хэрэг байхгүй шүү. Аха тэр үе чи өнгөрсөн. За тэгээд хаан тэр нэг ингээд нэг сар яваал өнгөрөн те. Ой хаан цуглах гэсэн сар яваал одоо нааднаас зүгээр ихтэлгүүрийн өмнө зөвлөж. Ихтэлгүүр зүгээр юм байна. Одоо ч үнэтэй. Тий одоо үнэтэй тий. За яг үнэнгээсээ бодит байдал дээр ямар хувцастай ирэхэл хэл. Цэвэрхэл ууцлах хэрэгтэй шүү манай. Аригч дайрчин гэдгээл мэдэгдэж байна. А би гэрч би ч нэг юм нэг шар гуталтай. А нөгөө хоёрын гүрдэгтэй. Таваа яг амжгаа. Ханаас нь чарсан амжгаа. Тэр сарж юмстэй. Тий. Йоо. Тэгээд нөгөө нэг юм арга ясны зурагтай баандагаа яц. Баас тэгж явна шүү тэр чинь. Йоо би давдаг энэ тэнд унж тосчих магадлал өндөртэй учраас өсгийдээ гутлаа өмсгөө. Би өсгийдээ гутлын хажуугаар пүүз кармалчна. Тэгээ та хоёр өстө дээр нүгрээстэй аймаар бүлддэг. Бүр та улаанаар уруулаа бодоод цифрээр тээнд штэ бүр. Яг тэгээ ингээд анзаараад харангуйтай яг зөвхөн нүрээ бодсон те. Үзүүн хар. Хар үзүүн дээр нэг цагаат толгой тавьсан. Тэгээ явж. Хөөе би төрийг ингэж юм. Мөөгийн гэрийн үдэнд уусдаг олоо. Манайд чинь хэдэн жил чамтай ажилласан. Хамгийн мөнгө өгчтөө гэж зогсчээ гэж. Гэхдээ энэ хаваараа бол хэдүүлээ нэг 7 хоногт бол нэг батараа нэг ирнэ штэ. Тийм үстэй. Мөги загирлаа та нараас бид дөрвийгээ тай санаж байгаа үстэй гэд нэг бол 7 хоногт бол нэг батараа нэг ирнэ. Тэгээ зонтог дахад явна те. Гарал ирэхэд зонтог. Тэгэнгүүт аврагууд цогоор хараад те. Нөгөө дөрөв чи штэ. Дөрөв дэцгээр ингэ. Шүүрээ сууж идэв. Бүр ингэ гарахгүй бол те. Энэ дөрөв энэ битээ нийлээдээ гэж гарахгүй бол цонхоор нь ингэ уяагаар ингэ арх ингэ гүйлгэж байгаа авах бол. Хөөе бид нар тэртээ те хамгийн түрүүнд архины мөнгө хүмүүс хингээч манай оби. Манай оби амар зөөлөн сэтгэлтэй. Обид ч нөгөө нэг жижиг архины цуглуул угаа. Тэр нь хосэлта. Хамгийн мөнгө хятадахгүй нь хингээч эмэгтэйгээс нөмөө эрэгтэйгээс ганууш. Ястой майштай л гин. Үгүй хамгийн навшин байж магадгүй хүнийг бол би бол намайг гэдэгт бол итгэлтэй. Тэгээд өөрөө тэр огт тийм зовлон мэдэхгүй учраас ойлгогчгүй тэгээд намайг хэлсэн шүү дээ. Би намайг хэлсэн зовлон гэ. Намайг амар ойлгосон. Намайг яана гэж. Хөөе ахын намайг гэдэг тэнгүүд юм бэ? Шууд шийдлээ тэгэд. Цогтуудаа тэгээд цагтаа. Амар. Намайг яг найз. Ахаа яарад тэгэл явдаг үү? Найз мөн үгүй юу яг архин дээр л мэдх юм бэ. Тэгээд мөөги мань гуравт бол хязгаарлахгүй. Хашахыг бол нэг ослохгүй арай биднээс илүү олон жил найзсан болохоор нэг өрөвдөөд хашахад нэг нууцаар мөнгө өгч байгаа. Хэдүүлээ чинь амь нэгтэй баг штэ. Тэгээд тийм учраас мөөги рүү хашахыг л оруулсан. Үгүй эцсийн бүлэгтээ яг ингээд арга тасархын алдад бол би хашахыг нэг шанаадаа нэг жоохон завжнаас нь сус гаргав. За одоо чи мөгөр ор. Хашах одоо мөгөр ор гэж оруулах. Өөр арга. Захирал руу орох уу? Захирал руу бол намайг оруул. За. Намайг оруул. Би ч юм бас тэрвэрч. Тэгээд гэрлэг юу гэж оруулах вэ гэхээр хоёр хүүхдийнхээ проблемыг яргээд үлгэж байгаа. Чи өөрийнхөө проблемыг харуулвал захирал юу ч өгөхгүй. Тийм үү? Би хинлүү оруулах агаатай явах болоо хинлүү ороодохтой ихтэй заваарсан. Чамд хөө оогийн мөнгө өгнө шүү. Чамд Оогийн батаараа өгнө. хүү дээрээ өгнө. Оогийн өгнө. Оогийн чи бүр амар агч байсан гэж бодлоо. Гүг чи алтогтой. Алтог болцтой бат. Хөөе алтог надад өгнө. Манайд өсттэй хамгийн өглөгч байж чадах хүн би бол ангарахыг гэж бодчих. Тийм. Ангарах өөрхийн амт ингээд зовлон яриалтай манайд сургаал мургаал айлтал тэгсэн мөртлөө нэг юм авч өгөх. Ямар ч байсан. Тэгтээ ангарахыг би найзтайгаа ярьж байгааг сонсон байхгүй юу? Тэгсэн чинь найзтай ингээд мөнгө шууд мөнгө л асуусан юм шиг байгаа. Мөө гэдэг л үг найз байхгүй. Манайс бодохгүй. Би яг 5 удаа тэгсэн зэ. Найз нь боломжгүй. Найз нь үгүй. Ангарагаас мөнгө авах арга хоёр штэ тий. Эхлээд өөрт нь 100 татуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж авна. Тэгвэл өгнө. Ангараг ахын дөө зүгээр ангарагаас юм асуух хэрэгтэй. Ангараг ахын дөөс үнэхээр ингээд амьдралын хөл алдчихлаа. Миний түүнийг сургаал айлдаачих юм бол цаад чинь тэгэл суугаад нэг юм яриад тэгэл
доктор муу гадаа яваа их гоё юм ярих гэдэг шиг ахын сонсомоор байна юм. Нэг юм аваад тэгээд ярина. Ангарах ч юм уу архич юм гэлээ шүү. Энэ гамболтын хөгдөд яваарай. Аригчтай хоолой битгий мартаарай гэсэн чинь жинхэнэ аригчин хоол иддэггүй юм гинэ. Ямар амар юм бэ? Амар битгий. За Улаанбаатарт 17 цаг 26 минутаас манай найруулагч санд асуулга оруулсан байна. Хин нь арай аригчин биш царайтай вэ гинэ. Манай мэнүүтэй яс орж ирээ дараарай би одоо энийг яг адаг чаг гэдэг. Аад нь хаш бэдэн гэрлээ вэдэн анжгаа гэдэн мега. Арай аригчин биш царайтай шүү манайха. Арай аригчин биш царайтай шүү зэ. За арай гэдэг байгаа шүү бүр. За нэвтрүүлгийн хамтран явуулагчаар Malt Cosmetics-ийн нэг өдөр нэг маск гэсэн уриатаагаар арь шашлагын маск хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр ихтэй манайха Япон технологи гэж нэг юм байна. Аха. За энэ юу вэ гэхээр одоо Япон чанар Япон технологи гэхээр заяа. Одоо ингэдэг штэ. За маск одоо ингээ юу гэдэг арьс чангас нь өршлөө одоо бүдгрүүлнэ тийм үү чийг өгнө гэдэг нэг юм үүсгэнүүд байдаг штэ. Яг чийг өгнөөл гэсэн бол чигээл өгөн заяа. Өрчлөө ингээд багсгнаа гэсэн бол өрчлөөгээл багсгна. Энэ бол Япон технологи гэж байгаа байхгүй. Тэгэхээр та Малийн одоо 10% хямдрал зарласан байгаа бүх масканда тэгэхээр та яг өөрийнхөө арьсанд тохирох ямар үйлчилгээ хүсээд байгаа тийм үү. Тэрийгээд тэр маскаа сонгоод авах нь штэ тийм үү. Шижээстэй зөндөө янз байд юм ба штэ. Шавар маск гэж, салфетик маск гэж. За өглөөний маск, оройны маск, хүчилтийн маск, цайруулах маск, чийгшүүлэх маск. Энэ муу маск өглөө оройг мэдхүү. Одоо ингээд ер нь бол маскны ихэнх төрөл hyaluronic acid гэдэг юм орц найрлага орсон байдаг. Hyaluronic acid ер нь гиалуроник хүчтэй монголоор орчуулбал нөхдөдөө. За тэгээд монголоор яриа шүү. Тэр гиалуроны хүчилтэй одоо ингээ маск нь илүү нөгөө нэг арьсны уян хатан чанарыг сайжруулад одоо ялангуяа хаврын нөхцөлд жиг хуурай байдаг, арьс хуурайшдаг байхгүй. Тэр өдөрт бол зайшгүй нэг маск тавихгүй бол бид нэр 7 хоногт 2-оос 3 үе шал худлаа шүү. Хаврын нөхцөлд бол одоо зуны нөхцөлд бол арай холдуулахын зүгээр эдий 7 хоногт 2-оос 3. Тэгэхгүй бол их тослогддог. Маскыг яаж хэрэглэдэг вэ гэхээр одоо ингээ бүсгүүчүүд ингээ сонсч ивэл мэдэхгүй байвал те нүрэ угаасныхаа 2 давхар цэвэрлэгийнхаа дараагаар чихтэй байхад нь төөнрөө түрхэнэ. Төөнрөө түрхснийхаа дараа эссенсээ түрхэнэ. Эссенсээ түрхснийхаа дараа серум юм уу ампла түрхэд ампла түрхснийхаа дараагаар яг тэднэрийгээ барих зорилгоор маск хэрэглэдэг байхгүй. Тийм үү? Тэрнийг одоо тэрийг хараа ингээд илүү шингээж үйлчлэгээнийг нэмэгдүүлэхийн тулд маск тавьдаг. За энэ майлтын маскнууд бүр 100 гаруй төрөл байгаа. Та альнаас нь сонгоод хэрэглэх боломжтой. 100 гаруй төрлөө. За тэгээд маска тавиад авна штэ те. 15 минут болгож авлаа. Хэрвээ 15-аас их одоо минут тавьчаад үйлчлэгээ маск нь буцаагаад авчдаг байхгүй юу? За тэгэхээр 15 минут тавлаа авлаа. Тэгээд дараа нь чигшүүлэгч тосоо төрхөж тэр бүх үйлчлэгийг төгжих ёстой байдаг байхгүй юу? Энэ дараалж айгүй чухал. За тэгээд майлтын өглөөний маск, оройны маск гэж байдаг. Өглөөний маск бол илүү таны нүрээ бодоход арьсч бэлдэж чигшүүлж өгнө. Оройны маск нь бас адилхан. Угаалаа тэр ингээд хатсан арьсыг чинь илүү гоё чигшүүлээд бас ингээд арьсны барьерыг тэнцвэржүүлж өгдөг. Би зүгээр угаагаад зүгээр тоникоор арчвал тэгэл нөгөө тэр маскнаас би тэр нөгөө тэр одоо янз бүрийн үйлчлэгийг чи авах гэдэг штэ. Тийм өсөн шид юм дөрөхгүйгээр маска тавьчаад гэтээ би тийм өдөр мөдөр болгон тавьдаг ядаргаа зүгээр. Таа чи энэ нэг зэмпгэр байгаа нүрээ цэвэрлээ. Нари хэрэглэдэг. Унтчих үе байдаг штэ тий. Тэрний маргааш нь ер нь бол нүрэндээ маск тавьдаг. За тэгээд бүр нүгчлэлтийн маск гэж байсан. Нүгчлэлтийн маск байгаа. Нүгчлэлтийн маск бүр 7 ингээд шатараа л дагаар байна. За ахлаацны дугаар хэлээд өгч. За 75 33 99 66 гэсэн утсан байна. 75 33 99 66. За майлтчиста хаасаагүй байдаг тийм шүү дээ. Бүх сүлжээ дэлгүүр майлтын салбаруудад орон нутагч гэсэн энэ хямдрал үргэлжилж байгаа шүү манайхаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар нэг өдөр нэг маск гэсэн уриатаагаар Malt Cosmetics-ийн арьс авчлагын маск хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдөр манай нэвтрүүлгийн сэдв аригчин болчихвол яана гэдэг сэдвээр чинь энэ мега яриад юм үзэлт 100 гаруй унгаа гарчлаа. Хэдүүлээ юу яах юм бэ? Хэдүүлээ яг одоо ингээд арга барагдлаа гэвэл арга барагдсан шүү дээ. Ингээд мөөгийж байхгүй болоод ингээд бүх аргаа барагдсан үед авьяасаараа гудамжнаас мөнгө олно гэвэл юу хийх юм? За би эхлээд харин наад асуулж асуух гал байж байсан. Мөнгөө яаж босгох юм? Юу ан би шүлэг унши. Би шүлхий зүгээр уншина. Нэр шүү. Би шүлгээр бол амар мөнгө олно. Хүн өөртөө ихтэй байвал яаж ярихны мөнгө босгох хэрэгтэй. Яг хизээ уншиж болохгүй нөө хэдүүлээ нэг энэчнээс нэг өөрийнхөө ариадуу явдаг нэг ариадууг авчихна. Тэнгүүдээ хөгжөд үүд явна штэ. Хашаа гардах
төгөлдөр уур дарна шүү. Төнгөд тэрийгэ чангалаад чи нөгөөдгийг. Намрын уулнаа бугын урагдахыг сонсоорой. Яг тэгэнгүүт хашаа гардалт ингээд наагаас нэг жоохон гацгонгод намайг ухаашхыг үзэх гэж ижи минь та уртнаас лаараа гэж. Тэгээд нөөдөл ганц болгоо. Ганц болгоо уушаад. Тэгээд явах юм байна л та. тэгээд нэг гар тагч нэг юм нэг жавхлангийн дуу мог бүгд нэг никотон их юм шиг дарддаг шүү дээ. Тэгэнгүүт хашаах битээр бүжгэлж юм болно. Хэдүүлээ бол нэр үнэхээр тэг крүүгийн хувьд бол тулцсан. За юу юм бэ? За юу юм бэ? Мега шүлэг уншлаа. Би дуулдаа анжгаа бүжгэлдээ хашаах тэнүүрүүгээр ингээ хүмүүстэй янз бүрийн гой юм ярьлаа. Ингээл мөнгө олчих. Хашаах чинь нэг малгай бариад тойрох юм байна. Малгай бариад тойрох. Бол хата бүжиглээ штэ. Эвгүүд бол хашаахыгаа зүгээр суудах чинь. Хөдөө жилгээ суудах чинь. Тэгээд энэ хүнийг хар. Ичнээ сайхан хүн байна. Та өөрийгөө хар гэдэг. Энэ хүн араа жуугаар дүүрэн од байсан хүн шүү дээ. Одоо энэ хүнийг өрөвдөөч та. Болохгүй юу ааштай. Тэгээ бид нар ч нөгөө чаастаа нэг утас мутасч байхгүй шүү дээ. Тийм байхгүй. Тэнгүүтээ би бүгд л бартц тээ. бид нар бүгдийг бүтээн. Бид нар бүгдийг сүннөө ингээд зүгээр амаараад болгонгод ажгаа тэнд бүжгэлдэг. Тэгээ шүү дээ. Тэр бол өстой тодорхой. Би бол ямар ч өстой 30 секунд өстой занцгар лавна. Бүр аргаа барагдах наадахын жин юу. Бүр явахгүй бол ийм арга. За нөмөстэй хамтарч ажиллах. Нөмөчд уухгүй заяа. Тэгээ дээрээс нь одоо энэ фэйсбүүкийг бол манай хүмүүс тултал ашиглаж байна. Тийм болохоор одоо ингээд нэгэндээ нэг худлаа өнө өвчин зохиод. Өвчин зохиож байгаа юу хань бай. Боо. Хүү ямар ч залхин хэрэг болно. Болохгүй юу? Тэгээд тэрийг хаана яаж цуглуулах юм? Юу ааштай фэйсбүүкээр ингэ тавь штэ. Наа чи залхин хэрэг болно. Ай чи гин хэрэг болох юм жоо амьдралтай юм ярьда чи залхин хэрэг хийх гэж байна. фэйсбүүк ухаан сууж идэг аригч гэж юу юм байхгүй шүү. Аа Би цач тийм байхгүй шүү. Юу тансан юм гэж. Тэгээ фэйсбүүк дээр тийм мануста мөнгө өгнө гэж. Ийм гэж баг. Бороо мэр чи залхин ёстой бороо нэг айгу бороо юм ярьлаа. Йоо. За дараагийнхаа асуумж руу оръё. Яаж мөнгө босгох нь тодорхой болчлоо. Аригчин болчихсныг чинь хүн болгон мэддэг. За тэгэхэд мөнгө авахгүй. Яаж архины мөнгө хүнээс худлаа хийлж гуйх вэ? Юу гэж худлаа хийх вэ? За нэг нэгээр яриад явна шүү. За анжгаа явсан. Би юу? Нэг сэргэн мандалтын юм ярих байх би. Ахыг чинь хуучин радиод байсан үеийг дурсаад нэг хүн надаар ном уншуулдаг гэсэн. 40 сая төгрөгийн ном гэвүүд. Одоо ерөөсө тэрийг би сарын дотор уншаад дуусгана. 40 сая төгрөг чинь сарын дараа орж ирнэ. Миний дүү ахтаа одоо нэг 5,000 төгрөг өгчвөл ах нь сарын дараа 10,000 болгоод өгчээ дөө. Ийм нэг шогийн юм яриад явах. Тэ нэг ийм хөгийн юм ярих байх. Тэдэг шүү. Нэр хөв байна гэдэг хүн ингэнэ. Яг бөбөөчин болвол дөрүүлэнг чинь ажлынхан чинь 2 л удаа туслана. Ажлынхан дөрүүлэнд чинь заяа. А бусад цагт бөмбөр хавд эргэлдүүл хайртай сонсогч чинь жил архитуулна гэнэ. Бөмбөр гэдэг цааш. Одоо манус яг тэр сонсогчдын хайр дууссан байх үеийг л яриад байгаа шүү. Түүнээс бол жил байдгаач гусч чадах байх. Ер нь бол одоо чи одоо ингэндээ одоо нэг нэгээр нь одоо сараа агч, их чаргал тогоогч мэгчтэй одоо бүгдэн сураа бүгдэнгүүл одоо яа да. Залхандаа яаж хийж байгаа холбогдонд доо. Тий. Тэгээд тэр чи дуусч штэ. Бид нар тэгээ гудамжинд байна гэд бодохгүй юу? Эхлээд Монголд дуусчихсан заяа. Тэгээд хэдүүл ойрхоноос Төв аймгаас л ихтэн дээ. Төв аймгийн сонсогчд мань байна уу гэд тэгээд нэг хитэн аймаг дамжиж дуусаад тэгээд болж өгвөл нэг яаж хийж байгаад гадаад руу гарахыг л бодно та. Юу Баяр баясаа. Тэрийг солонгосоор чайлаад гадаад паспорт мосор чи хаа байна? Өөр Монголоос сонсож байгаа хүмүүс дээр очимоор байна шүү дээ. Дураараа юм яа. Тэгээд бааж авахулж өгнө. Би ганц хатуу үннийг хэлэхгүй. За аригчин болох нь битгий хэл заяа. Зүгээр ажилласаа гараад 3 сар бүр хамгийн максимумда 3 сар болоход зүгээр мартагдсан дүүл арчигдэн шүү. Хин ч биш болно. Энэ бол өстө бичигдээгүй бол би бүр батараа мэдчихээн. Тэгвэл мөгийн дээр очиж ш. Та аригчин болж ард түмнийхэн шившиг болохыг хүсэж гинүү эсвэл надад ганц шилээ ба. Авч өгмөр нөө. Алийг сох өөрөө л минь. Үгүй би бол хараа бүгдийн хэрэг биднэрд яг ингээ аригчин болчихвол те бид нар өстө эрээг алдна. Тэр нөгөө нэг байгууллагын нэр төрийг хайрлан байр. Би бол одоо яг урдаа барайл явна. Би наягаар нэг өөр анч байна. Энэ байгууллагаас
сайн хүн шүү. Одоо энэ зандаах махыг бол шившгийн тарих хэрэгтэй шүү дээ та бол. Яг одоо яг энэ шиг ингээд нэг нэгээр ингээд яаж хүнээс архины мөнгө салах вэ гэдэг үзүүлээд ихэд авчаа шал тэлтэс юм яриа яваа. Чи. Би юу. Би амт хэлээд шүү дээ. Мөг яхтар очиод зүгээр гэрийнх нь өдөл гифт чинь зүгээр. Ганцхан тэгээ мөгийгөөс байн архины мөнгө саах юм уу? Мөгийг өгдөөд гацрагтай байгаад төгрөгтэй. Муухай чамд нэг үг нь хоёр үг нь гуравтаасаа тэгээд маань шүү дээ. Тэр яаж мэй авах юм? Ард түмний шившиг болмооргүй байвал зүгээр тэгээд шантаажлж аваад байгаа юм уу? Шантаажлах байхгүй. Би ханга Чи тэгээ яаж шившиг болгох юм? Янз бүрийн шившиг болгоно штэ. Чиний үгэнд хин ч итгэхгүйт аригч юм чи. Тийш тий. Би аригч хин ч би угаасаа аригчин биш тариатай аригчин байвал яах вэ? Үчи аригчин л бол аригчин царайтай болно шүү дээ. Яа. Амар муухай нүүр үйлчтэй мэл шүү дээ. Хүүе намайг ямар амар боддtiin бэ? Юу гэж вэ? Гайгүй аригтай болвол гэрлээ нөгөө гурваасаа мөрөх ах уу гинэ. Би өөртөө хэдүүлээ нэг дөрмөд охирч идэггүй. Нэг нь ойчих юм бол яаж хийж байгааг аваа явна шүү. Тэг шүү дээ. Надад нэг таньдаг хүн маань нэг виски өгчөнгөө тэрийг аваа мөрчих юм байна л. Хэдүүлээ ингийн хөөе. Номингоос нөгөө юм том тэрэг байдаг штэ. Тэд тэрэгнээс нэг гусчих. Тэгээ тасарал унгууд тэрэндээ ягаад түрээ явж байгаа. Хаяхгүй те. Тэгвэл хараа. Өргөөд илгүй үлээгээд хийсгүй. Хараа одоо хин нэгэнд нь одоо виски өгнө штэ. Ихе бол вискиг нь авчиад виски хэрэггүй. Оронд нь те хямдгаар өгчих. Үгүй болохгүй. Тэгээ штэ. Үгүй тэр чинь шууд устаа болоод найргаа болгох хэрэгтэй штэ. Юу ярьж байгаа юм бэ чи? Виски гэж аваачаад 5 алтайхан юмар сольд юм. Тэгээ штэ. Тийм. Юу яа заяагийн дэлгүүр дээр очие. Заяагийн дэлгүүр дээр очие. Заяагийн дэлгүүр очие. За хөшөө ганц виски зүгээр аваад оронд нь тавшлаа арих. Би одоо манай гайны гадаа байдаг нэг сайн үлсгээ дэлгүүр байдаг аахгүй. Цагаан цаг гэдэг ах байдаг. Тэр ах дээр очиход гадад бол нэг удаа бол бааргүй юм уу? Нөгөө нэг сайн үлсэж. Чигнээсээ нэрнтэй. Сайн үстэл дээр очиж. Юу хөөг нэртэй. За одоо өдрөдөө 17 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн санд хамтраагч танилцуулгын дараа санд асуулгын дүнг танилцуулах учраас санд асуулганд идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар сэтгэлээ шингэн гэсэн уриалгаар Trusted компани хамтдаа гэсэн нарийн хям хамтрайлж байгаа. За энэ хүү ямар гоё хамтдаа нарийн хям чинь дахианы зээж махаар хийдэг гэж штэ. Зээж гэдэг чинь мөн гэсэн үг. Гэхдээ дахианы махтай хям ерөөс идэж үзээгүй штэ. Гахаа нурны өөхтэй олцсон тийм үзэг ээ. бол үзээгүй штэ. Үзсэн бол үзлэг Энд штэ. авчирсан шүү дээ. Би тэгээд харин би дандаа ингээ хөдөлж аваад юм болчихсон штэ. Тэгээ аюу хөдөлгөх юм байлээ. Би нэг үд гэрээнийхийг чиний ширэл дээр тавьсан шүү дээ. Яа? Үд гэрээний юм. Йоо, мэдхгүй. За. Хөөш хамтаа нарийн юм. Чаддсан бол нэг годгорыг аваад өгчөөж. Шатаж идэг арга ажилласан. Үдий дээр нэгтэйгэр нэг зүсмийг тавьсан гэж хэлчихэж. Йоо, алаасан. Хагас төсвийг тавьсан тийм. За одоо ингээд трастинг яам хамтдаа нарийн юмд алгаан болох нь тий. За тэгээд гахаан цээж мах болон гахаан нурууны өөхөр амталсан хагас судалгах хям гэж байна. Аялал зугаалга болон өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой. За тэгээд агаар тунцын шинжилгээ болон ажилтны амны арчсын шинжилгээ өгч бүтээгдэхүүний үйлдвэрлэдэг гэж байна. За тэгээд хэрэглэгч нартай ямар ч ням бактери бохирдолгүй орчинд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчлэгээ гэдгийг хэлэхэд таатай байна. За айлцаг утсан 77.11 75 тэг 2. 77.11 75 тэг 2. За тэгээд номингийн салбаруудаар болон онлайн захиалгаараа судалгаа авалт хийх боломжтойгаа ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар сэтгэлээ шингэн гэсэн уриатаагаар Trusted компани хамтдаа нарийн хям хамтран ажиллаж баярлаа. Сара ончигдор жингсэн байна. Гөлийсэн дөрвөн аригч минь хүрээ дээр хамт уунгрыг бужигнуулыг 13 дугаар зуунд эзэлж болсон. Одоо бид нар юу дутаагаа гэж. Уунгрыг эзлээ. Уунгрыг эзлээ. Йоо, алаасан бүр алаасан. Уунгрд очих годамжны театрын сайхан хөгжсөн юм чинь та хоёр нөгөө нэг намрын ууд намайг гэдгийг уунграар уншаа зогсож юм байгаа үстэй. Юу яг тэнцээ шинхэн гороо хийдэг гэж байна. Нөгөө юу дүүдэг. Юу налаацмаа дүүдэг. Тэрийг юу гэдэг гинэ? Бас нэг гороо дүүнэ гэж. Оо, за. Наац вэ штэ. Гороо. Яа. За дараагийн асуулт.
Өө ингэж штэ бас биднэрт хөрхөн санаа өгсөн байна. Багшийн дээдийн нүхэн гарцанд Яанагаа яриул алан дөө гэж юм заяа. Дөрөвдөө сууцсан даа. Яна ярангууд хүмүүс мөнгө дөөдгөр нь юм авч тэгээд ичээд насаа. Гэт басчис дахиад яна. Сэтүү ордогдсон шүү гэдэг өөр нэг сэтүү барьж аваа. Тэгээс сэдвний санаа өгч бөгөөд. Өнөөдөр тийм байсан чи нааш Шидэд тэр нүхэн гарц чи баг оюутан байгаа штэ. Ихтгэврийн өмнө ярил ууг нэг шаастай байна. За Санта суулгын дүн гарсан. Хинэн арай аригчин биш царайтай вэ гэдэг дээр Аад нь хашаах дээр 63 хүн буюу 15%. Гэрлээ дээр 211 хүн буюу 26%. Анжгаа дээр 49 хүн буюу 12%, Мега дээр 302 хүн буюу 48% салтаар манай Мега арай аригчин биш царайтай тодорлоо. Гэхдээ аригчин гэдэг. Харин наад чи нөө майкийн маск тавиад байгаа юм чи тэгэхгүй яах юм. Яа арай гэдэг. Арай. Тэр чин гэхдээ ингээд нөө спиртний холц байдгүй тэр маскнд. Байхгүй. Тэр шиг чиг. Нэг форцгоо тавьчих. Ер нь бол хараа алкоголын найрлагуу маскнууд байдаг шүү. Хөөе ингэж ш. Зандаа ингэнэ. Зандаа ч одоо манай нэвтрүүлгийн зохиолч штэ тий. Багшийн дээд дээр зохиолч нь сэдв үгсний хариу 100 татдаг гинэ. Бас ирж татна. Наад чи манусыг зараад байгаа юм биш үү? Би үлдүүлээд байгаа юм биш үү? Хажууд зогсдог одоо ийм яриа. Тэнгүүд өөрөө жимпгэр зогсож ирсэн үү те. Хүмүүс антон зөөрөнгүүд ахтаа нэг хийчих. Ой, та хоёрын сая хинэн арай бага хувийн санал авсан мөлий? Би. Хашах. Тэгвэл тэгээд хамгийн аригчин царайтай нь та болж таарсан. Одоо тийм л байна. Йоо. Би дугаал байсан. Гэтэ ингээд танаа хараар нас аригчин биш гэж ялгаж болохгүй тий хаа. Болох уу? За. Нэг жил огт алкогол амсалгүй амьдрал 1 сая төгрөг үгийг л зөвшөөрөх үү? Ганцхан сая. За 5 сая. За 50 сая. Үгүй тийм амар. Нэг байрны урдчилгаа байвал бас болж байна. Түнэс штеп үстэй. Ваа, сая дүүрний төлөө дэмстэй чи амьдралын алтан сайхан нэг жил. Алтан сайхан аригчин болох нэг жилээ. Яа эвэр би бүр шийдсэн байт юм биш үү? 10 сая одоо байрны урьдчилгаанд явах юм уу те? Тийм шүү дээ. Байрны урьдчилгаа хийж бол бас нэг жил хүрээ нэ. Тэгнэ. Бүгдээрээ уудаг байгаа гоё те. Шазаад хүрээ. За, агчил уухгүй юм шүү гэж хэрэг бодож исэн бэ? Банк штэ. Баяг боддоо штэ чи. Тэр чи хагасанаас бод. Би гинэ бодол байлгүй яг уу. Тэр чи хагасанаас бодлоо. Би ерөөсөө тэгж бодож байгаагүй шүү. Халан дээр Чи өгдөл яг тэгж бодогддог. халан дээр биччихдэг гэсэн. Маргаашнаас л ууга болигээ биччихдэг. Тэгээд өглөө нь бас шарал маргаашнаас гэсэн байж тээ гэдэг. Би тэлтэр дээрээ 3 жилийн өмнө ерөөсөө боов талах идэхгүйгээ бичсэн байт юм л шүү дээ. Боо. Тий боо. За, аригчин хүн өөрийгөө аригчин гэж боддггүй юм байна л да. Ер нь бол хүлээн зөвшөөрч чаддгүй юм байна. Ивэдэ гэхдээ эн чинь бол өвчин штэ. За, аригны хамаарлаа. Аригны хамаарлаа бодох чинь. Тэгснэ хашаахрлууд тогтчих байгаа шиг. Хутлаа яриад аваач. За, аригчин гэж өөрийгөө боддггүй нь зоригтойгоор би аригчин биш гэд хэлдэ. За хэл. Аригчин гэж 7 яг яах юм? Хэдэн өнөтэй хэд уудаг юм? Мега нөгөө хамгийн аригчин бишээсээ эхлээд хэлчихгүй. Би бол дүүрсэн. За, ер нь бол одоо статистик ингэж явд юм байлээ шүү. За. Одоо жилдээ баяр ёслолын өдрүүдээр гэдэг нь одоо ингээд те цагаан сар, наадам, шинэ жил гэдэг юм уу те. За, ингэ болоо дахиж уухгүй. За, энэ бол бас ингээд амсгат үдийг хүн гэж байгаа байхгүй юу? За, ингээд байж байгаад заяо. Ингээд байж байгаа цаашаага шат 2 дахь шат руугаа орох нь байна штэ тийм үү? Сард нэг удаа. Тэр нь юу юм? Ингээ ахаад байна штэ. Аригчин болох шатлуудыг хэлж ий. Тэр нэр нь ямар шатны? Сард нэг нь 2 дахь шат руугаа орж ийн штэ. Дараагийн шат руу орж ийн. Таны 10 болоогүй. За тэгээд 7 хоногт нэг удаа баасан гариг болгон. 3 дугаар шат юм. 3 дугаар шат. За тэгэнгүүтээ 4 дахь шаталт нь болохоор зэрэг штэ тий. Ингээд ерөөс ингээд хаана хин ингээд тий уйл гин тэн ерөөсөө л очиод ерөөсөө ямар ч ингээд юугаар уудаг заяа. 4 дахь шатлал. Тэгээд 5 дахь шатлал руу
Ярд тийшэд дөгж ах шиг байдаг. Тавдан шат руу ороод ирэх юм шүү дээ тий. Нөгөө ингээ өөртөө ингээ шалтак гаргаж нөгөө бүр эрэлхийлж уудаг болдог тий ингээд Шин цам цавлаад тэрийг тэмдэглэн тийм. За би зүгээр л хэлчихье. Манай ажил дээр бол 5 дахь шатны нилээд хүн байна. 4 дахь шатны нилээд хүн байна. За би бол шүү дээ өглөөний хөтлөгчийн хуваар энэ ажил үүргийн онцлогоос одоод 4-өөс 3 руу шилжиж орж нилээн гэрлэгээд амьдарч байгаа хүн байна. Юу нэг бол Яа, за тэгэнгүүтээ шүү дээ тий. Хамгийн амар бас нэг юм ярих уу? Одоо бидний нөгөө нэг энгийн хэлгээр тасрал гэдэг шүү дээ тий. Тасарсан кадр тасарсан юу санахгүй байгаа тий. Тэрийг яг эрүүл мэндийн яг аль биесны хэлэх нь ойгүй согтолт. Ойгүй согтолт. Ойгүй согтолтонд ороод байна гэдэг чинь ер нь бол та бас нилийн болоод байна. тийм юм байх бас. Байна. Ойгүй согтолт. Амин цогцолох гэдэг нь мөн үү? Амин цогцолох чи өөр шүү дээ. Санаж байхгүй согтох юм уу? Гэдэг чинь яг шинжлэх ухааны яг энэ мэрэгжлийн хэллэгээр бол ойгүй согтолт. Ухаан байхгүй. За. Аагүй согтдгийн бэл. Хүмүүс бас тэгнэ үү? Ойрхон ойгүй согтолтонд өртөөд байвал та бас өөрийгөө ер нь нилээн биш болж гинэ л гэж бодоо шүү. За. Маань бол гайгүй юм байна тий. Юу гайгүй юм бэ? Хүн ингэдэг баг. Яг энэ нөгөө нэг яг энэ мэрэгжлийн нөхдүүд бол те өглөө нойр морь хүрдэхгүй баг. Би бол 6 цагт босоод те 6:30 гэхэд гэрээсээ гараа явдаг хүн шүү дээ те 6:30-ыг гараад ирэхэд ажил хэрэгч царайтай 4-5-аа уулзсан те ингээд бараг л их орны хөгжил цэцгэлтэл ярьж явах шиг байдаг. Нилээн чухал юм ярьж байгаа. Юу яг ингээд арих ингээд их хуугаад ирэхээр арих ингээд харах юм уу? Арих ярихаар ингээд энэ төрөд идэг шүү дээ. Нэг заадас гоё. За яг үнэ хэлчих гээд байна байли. За нэг комментний дээр тодруулаад асуужаад нэвтрүүлээд дуусгалаа. Эш виски өөхгүй штэ хайрцаг заан аваад өгч юмшээ. Заан гэдэг нь юу юм бэ хэлж өгөөч ээ. За болсон. Тэр нөө хямдхан арих байгаа. За 1500 500 арих байгаа. За. Энэ хүрээд 2023 оны 3 дугаар сарын 23-ны пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс хөгжилтөө хөнгөн байцгаал сүрэтээр шууд өрөөд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Сэтгэлээ шингэн сүрэтээр Trust Red компани хамтдаа нарийн хям. За мөн нэг өдөр нэг маск сүрэтээр Miles Cosmetics-ийн арьс ашиглахны маск хамтран ажиллаа баярлаа. Сайн үйлчлсэн. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mild Cosmetics. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сэтгэлээ шингэн Trust Trade. Мэдээлэл авахутас 7711 75 тэг 2. 3 2 1 эфир. Яна нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын эмзэл радио 88.3